Хай, үйл хөдлөлтөй холбоотой влог бичлэг хийж байгаа. Тэгээд бэг байна. Өнөөдөр болохоор буян тухай спорт комплекс дээр Build Mongolia гэсэн ивент болж байна. Тэгээд ханш нэг холбоотой ч юм уу барилгын салбар энэ сар бол нэлээд халуун багш байна. Баахан л ивенттэй байна. Тэгээд хэдүүл ямар зураг танилцсан. За та өөрийгөө болон төслөө танилцуулаад өгөөч. За манайх болохоор Сүндэр хөргөө тэрэд гээд компанигаа тэн дээрээ за манайх Eco 58 House гэж байгаа. Энэ Eco 58 House нь болохоор 35 м квадрат, 80 м квадрат, 150 м квадрат гэсэн 3 загвартайгаар гарч байгаа. За хамгийн гол давуу тал нь гэх юм бол нарны панелаар бүх тог цахилгаан сэргийгдэх хүчний асуудлыг шийдэж өгсөн байгаа. Хамгийн нэмэлтээр манай барилгын чанарын үед ерөнхийдөө бол бүтээгдэхүүний чанараас хамаардаг бол манайх TSM хавтан гэж оруулж иж байгаа. За энэ TSM хавтан болохоор энэ манай барилгын бүтц байгаа. Сэ төмөртэй, шилээ үнэтэй. За тэгээд TSM хавтангаар хийж байгаа. Энэ TSM хавтан ямар давуу талтай вэ гэхлээрэ за ерөөсөө гал усан төсвөртэй формалдыгэд асбест ерөөсөө агуулаагүй. За тэгэхээр хүний биед маш эко эрг нөлөөтэй гэсэн үг. За энийг бүгдөө яг усны туршилтаар харъя гэх юм бол одоо ингээд барилгын Усны туршилтаа ингээд бэлдэж ирсэн юм шүү дээ. За энэ болохоор барилгын дотор хаана гадна шал гэх бүгдэнд нь хийх боломжтой байхгүй. За тэгээд ингээд одоо Монгол түгээмэл ашигладаг. За гипс болон освен хавтантай харьцуулах юм бол энэ яг 3 хоногийн өмнө хийсэн гэсэн үг. За тэгээд энэ хавтан нь бол ингээд памбагаад эхэлсэн. Энэ бол ингээд баг хумсаар дарахад ингээд ороод ирж байна. За тэгээд манай TSM хавтан бол ямар ч асуудалгүй байна гэсэн үг. За тэнгуүтэй нэмэлтээр энэ одоо хүмүүсийн их асуудаг зүйл нь энэ дээр ингээд гажил авах уу, ингээд хүнд юм уу одоо тогтоовол яах вэ гэсэн байгаа. Одоо ерөнхийдөө бол манай сэргээгдэх эрчим хүчний инвестор гэж байгаа. Одоо энэ инвесторууд бол маш хүнд байдаг. Тэгэхээр энэ дээр ингээд тогтоосон байгааг харах боломжтой гэсэн үг. За энэ дээр ингээд гадна талд нь юм нааж болох уу гэж асуудаг хүмүүс. Тэгэхээр энэ гадна талд нь болон дотор өнгөлгөөнд ямар ч асуудалгүй. За ингээд энэ дээр тогтоосон байхад ингээд хэлбэр гажилт ерөөсөө үүсэхгүй гэсэн. Энэ бол манай бүтээгдэхүүний хамгийн гол давуу тал байгаа. Ямар ч тог цахилгаан хэрэглэхгүйгээр одоо хөдөөж үйсэн гэсэн ажиллаж юм байна шүү дээ. Энэ хаус өөрөө бие даасан одоо эрчим хүчний шийдлийг ингээд шийдсэн байна тий. Мөн үү? Аха. За тэгэхээр эн чинь бол бас ингээд хоёр хуваагдж байгаа гэж ойлгож байна. Зөвхөн хаусан дээр танах одоо байгаа мó эсвэл одоо энэ эрчим хүч дээр нь одоо ингээд цогц үйлчлэгээ үзүүлж байгаа мó? Манайх болохоор ерөнхийдөө ийм нарны панелтай, за маш аюулгүй эко материалтай, за хаусных нь бүрэн гүйцэтгэлтэй, за захиалагчаас одоо захиалга аваад хэрэглэгчид бүрэн хүлээлгэж өгөөд манайх өөрөө тавилгын үйлдвэртэй байхгүй. Тэн дээрээ бүх тавилгын дотор нь хийгээд хэрэглэгч ороод шууд амьдрах боломжтой хаус гэсэн үг. За энийг бүрэн зогс шийдээд өгч байгаа гэсэн үг. Одоо ерөнхийдөө бол яг миний яг хүсэжсэн зүйл байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр одоо юу гэдэг манай Монголд ч бас нэг тийм одоо эрчим хүчний асуудал бас байгаад байна шүү дээ. Тэгэхээр нэг зүгээр бас агаарын бохирдлын ч асуудал байгаад байна тийм үү. Тэгэхээр бид нар нэг одоо хотоосоо жоохон зайдуу эрчим хүчээ өөрөө шийдсэн юм single house-нд амьдрахыг дагвар хамгаас их хүсэж байна гэж байгаа. Тэгэхээр энэ одоо яг өртөг мөнгөний хувьд ямар хөө байна? Метр квадратын үнэ хэдтэй байна? Тэгээд энэ бохирын асуудлыг бас одоо мэдээж бохир шийдсэн байгаа юм шиг байна те. Мөн үү? Одоо яг хүний яг хэрэглээнд маш их аюулгүй байх ёстой зүйл бол бидний цэвэр унтны ус гэдэг. За энэ унтны усыг бид нар зэвэрдгүү ган олоогоор шийдэж өгсөн байгаа. За энэ зэвэрдгүү ган олоон дээр нь бохир, газ, халуун хүт ус гэдэг дулаан бүгд орох боломжтой гэсэн үг. За зэвэрдгүү ган олоо нь энэ дотроо орчин гэсэн үг. За тэгэхээр хүний биед аюулгүй байх боломжтой бүх зүйлийг зохицоор нь багтаасан. За тэнгуүтээ бид бас нөгөө төлбөрийн хувьд ингээд хэрэглэгчэд ингээд нөгөө эко гэдэг үүднээсээ ногоон зэлээр гарах боломжтой гэсэн үг. За тэгээд метр квадрат нь ерөнхийдөө бол 2 сая 500-аас 3 сая 500-ийн хооронд гэдэг бол ерөнхийдөө бол хамгийн боломжийн өөрсдийнхөө хувьд хамгийн боломжийн үнэ бидлээд гаргаж өгсөн байгаа. Загварын байрлалууд болохоор бас хідэн төрлийн загварын байрууд байгаа бай тээ. Хүмүүс бас загварын байрлал дээр нэмэгдээд хэдэн метр квадратаа бас байгаа гэдэг асуух зүйл баг. Тэгээд дээрэс нь энэ загвар нь одоо яг ингэж бодол
За ийм байл гэж хэрэглэгч чинь бас өөрөө бас за энд нэг ийм юм нэмээд хийж болох уу гэсэн тиймэрхүү одоо уян хатан нөхцлүүд байгаа юу? Өнөөдөр болохоор яг метр квадратаа 3 төрлөөр авсан. За 35 метр квадрат нь бол өстой 2-4 хүнд буюу ингээд яг залуу гэр бүлүүдэд илүү тохиромжтой гэсэн үг. За одоо хашаандаа ч юм уу ингээд хаваачаа тавьчих болно гэсэн үг. За 80 метр квадрат гэж байгаа, 150 метр квадрат гэж байгаа. 80 метр квадрат нь бол ер нь бол нэг 4-5 дундаж айл өрхүүдэд илүү зориулсан. За 150 метр квадрат нь болохоор илүү жоохон luxury VIP байдлаар төлөвлөлтөө хийсэн гэсэн үг. За энэ болохоор манай яг 150 метр квадратынх нь жишээ байна. Энэ дээрээ болохоор гаражтайгаар 2 давхар хаус байна гэсэн үг. За энэ нь болохоор манай 35 метр квадратынх нь ерөнхийдөө жишээ зураг гэсэн үг. За энэ нөгөө нэг 35 метр квадрат дээр хамгийн гол бүтц нь болохоор бидний энэ дээврийн бүтц байгаа. Одоо салхийг зүсэх байдлыг илүү одоо салхины хүчийг илүү унгаах байдлаар оруулж өгсөн байна. Тэр яг гүний худгаа өөртөө бас гаргах хэрэгтэй бах те. Эсвэл танах гэх юм уу бас. Манайх бол яг гүний удаг дээр нь бол яг өөртөө гаргаж болохгүй. Яг зөвхөн хаус дээр. За энэ дээр бас нэг давуу талтай юм нь болохоор одоо Монголд одоо хор тавдрын төвшнгөөр маш өндөр байдаг. Тэгэхэд энэ дээр хамгийн гол зүйл гэх юм бол барилгын материал, барилгын одоо баригдахын гол зүйл нь барилгын материал гэдэг. Манай энэ материал болохоор формалдегид асбест дагуулаагүй гэдгээр маш том давуу талтай. Тэр нь болохоор одоо бусад хавтангууд цавуунаасаа болоод цавуулгаасаа болоод формалдегид асбесттэй байдаг. За хүмүүс нөгөө хямд материал гэдэг үгнээс ирэхэд бол хямд материалыг сонгочдөг бол тэр нь маш нөгөө буцаад хүний биед маш хортой болчдөг. Энэ нь болохоор формалдегид асбест буюу хор тавдар үүсгдэг бодис агуулаагүй байна гэдэг нь ер нь хүний биед маш аюулгүй ээлтэй. Одоо бидний амьсгалж байгаа өдөр тутамдаа одоо 24 цагийнхаа баг их цагийг гэртээ өнгөрөөдөг. Тэр цагийнхаа хамгийн нөгөө нэг эрүүл цэвэр агаараар бас амьсгалах хамгийн тийм гоё боломжийг бид нэр олгож байгаа гэж үзэж байгаа юм. Загварын барилгууд одоо байгаа юу те? Очиж үзье гэх юм бол очиж танилцмаар байна. Залуу хүмүүс амьдрахад яг тохиромжтой хаус юм санаж байна. 2.5 сая үржүүлгэр чинь өөрчлөлгаа нь одоо хитийг өгөөд бариулах боломжтой. Дэлбэрийн нөхцөл нь бас сонирхож болох уу? Одоо газраа шийдсэн багтал болох юм бос нь болчих гээд шүү дээ те. Одоо усаа шийдсэн багт те. За энэ дээр болохоор манайх яг 35 м квадрат дээр болохоор манай үйлдвэрийн байран дээр яг жишээ нь баригдсан яг энэ юмдээ байгаа гэсэн үг. За доторх галтгооны тавилга болон нөгөө хүн амьдрах боломжтой анхан шатны хэрэгцээг хангасан тавилгууд бүрэн хийгдснээр гэсэн үг. За манай үйлдвэр болохоор Сансрын Ундран плазагийн 10 давхарт байдаг. За тэнд ирээд манай үйлдвэртэй шоурумтай танилцаад за үнэхээр энэ материал мөн үү гэж чанарыг шалгаад за бүр шатаагаад үзсэн ч болно. Энэ манай хамгийн гол нэмсэн матан дээрээ бүр шууд шатаагаад үзээ гэдэг шаардлага ер нь бол тавьж байгаа. За шатаагаад үз, за усанд хийгээд үз, дуршаад үз бид гэдэг танд чанарыг батлана гэдэг зүйлээ өгж байгаа. За ногоон зээлээр за Пан банкны болон бусад бүх банкны ногоон зээлүүдээр гаргаж байгаа. Энэ болохоор яагаад гэхээр эрчим хүч болон сэргээт эрчим хүч болон эко материалаар хийгдсэн учраас ногоон зээлээр маш хөнгөлөлттэй үнээр авах боломжтой байгаа. Энэ хаусан дээр зөвхөн тэр үнэлгээг нь явж байгаа. Одоо энэ нарны панел, энэ эрчим хүч гэдэг дээр нь бүгд ороод 2.5 юм уу? 3.5, 2.5-3. Зөв. Нарны панел нь орж морох юм байна те. Зөв. За тэгээд ер нь нэлээд сайн дэлгэрэнгүй мэдээлэл авлаа гэж бодлоо. Тэгээд илүү их дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн юм бол ямархуу одоо суугаар танартай холбогдох бай. Энэ доор 930900 даруу гэдэг дугаарыг гаргаад өгөөрэй. Пэйж хуудас бас байгаа. Тийм. Манайх Eco BM болон Eco 58 гэсэн хоёр Facebook пэйж хуудастай байгаа. Тэрнээр одоо энэ хаусныхаа мэдээллийг дэлгэрэнгүй оруулсан байгаа шүү. Манайхаар холбогдоорой. Залуу гэр бүлүүдэд илүү тохирсон. Одоо энэ нөгөө нэг цахилгаан эрчим хүчээ шийдчихээрээ одоо хэрэглээний дунд нь гардаг ямар зардлууд бүгд байхгүй болчихно гэсэн. За тэнгуүдээ буцаагаад өөрийнхөө тогийг хажуу айлдаа ч юм уу нийлүүлж болно. Буцаагаад устдаа нийлүүлээд ч юм уу төлбөр авах боломжтой. Энэ хаус нь буцаагаад ингэ баригдсанараа өөрт нь буцаагаад орлого олох бүрэн боломжтой гэсэн. Өөрийнхөө нарны панелаараа олсон тоогоо буцаагаад зараад борлуулад гэсэн. Тэр энэ маш их олон давуу талыг ер нь гаргаж өгсөн байгаа. За манайхаар холбогдоорой. За баярлалаа. Та өөрийгөө танилцуулаад компаниа танилцуулъя. Би юм машинтай. Бэдэричко бэ. Намайг за намайг одооний машинтай юм. За манайх компани байгаа. Манай компани наасан зөвлөсөн онос болчихсон. Эд төмөр хийц төмрийн худалдаа барилгын материалын төлөвлөсөн дэлгүүр болон хэв ашиглалын үйлдвэрийг нэвтрүүлэн ажиллаж байна. Тэгээд өнөөдөр бол яг энэ дээр ямархуу одоо бүтээгдэхүүнтэй ирсэн бэ те? За өнөөдөр болохоор манайх нөгөө салбаруудынхаа үйл ажиллагаа бүгдийг авч ирсэн байгаа. Тэнд гэхэд одоо хэв ашиглалууд харагдчихээн. Тэгээд манай одоо төмөр хийцлэлээр хийгдсэн зулын өргөө турлага болон тэгээд хэрэглээний төмрүүдийн маань дээжүүд нь энд харагдаж байгаа. Тэгээ барилгын материалын худалдааныхаа танилцуулгуудыг бас авчирсан. Сүүлийн үед ч бас төмөр каркасын бас барилганд их ашигладаг гэж байна те. Монголдо ерөөдөө
одоо өрсөлдөхүйц компани гэж байгаа. Тэгээд энэний одоо зах зээл нь та нарт яг ямар хуу чиг хандлагатай одоо явж байна ажиллаж байгаа юу? За ерөнхийдөө бол манайх болохоор яг Кавказд үйлдвэрлээд бас босгож угсарч өгдөг байгаа. Тэгээд төмрийн одоо чиглэлээр бол маш олон компаниуд бол үйл ажиллагаагаа явуулдаг. Тэндээс яг хэрэглээний төмрөө нэвтрүүлж оруулж ирээд дотооддоо үйлдвэрээд одоо Кавказ ч юм уу тий угсраад яг ингээд яадаг цөөхөн хитэн компаниудын нэг бол манайх байгаа. За тэгээ угаасаа одоо жил ирэх тусам барилгын салбарын үйл ажиллагаа аюул хөгжиж जैन зөндөө олон орон суугчдууд босч जैन тий. Тэгээ энэ дээр болохоор манай дээр болохоор хамгийн их ашиглагддаг хэв хашмал ч юм уу арамтуур ч юм уу эдгэрсийг бол хамгийн олон бэлэн нөөцөөс хадгалалт найдвартай байдлаар өргөж ажиллаж байгаа хэрэглэгчтэй илүү ойр олон салбараас гэх юм уу. Тэгээд манайх одоо төв салбар маань болохоор гурвалжингийн гүрний баруун талд байдаг. За зүүн болон баруун салбар гээд офицер болон толгой төвчдөнөөс хэрэглэгчтэй хөдөө орон нутгийнхаа хэрэглэгчд бас үгээлтэй хийж ажиллаж байна. За бас сая манайх ч нөгөө Өмнө Говь аймгийн цогц цэцэн суманд шинээр салбар нэгээд хөдөө орон нутгийнхаа хэрэглэгчд бас ойртсон байгаа. Заавал одоо Улаанбаатараас ирээд одоо Өмнө Говь руугаа буцаад хэрэглээний төмрөө авах биш. Тэндээсээ шууд одоо арай хямд үнээр чанартай хэрэглээний төмрүүдээ авах боломжтой болсон байгаа. За одоо манайх болохоор 31 нэр төрлийн 750 гаруй хэмжээ диаметрийн сонголттой хэрэглээний төмрийг зах зээлд бол хамгийн чанартайг хямд үнээр нэвтрүүлэхээр зорион ажиллаж байгаа. За энэ харагдаж байгаа болохоор манай одоо төмрийн одоо хэмжээ диаметрүүдийнх нь болохоор юунуудаас дээжүүдээс нь байгаа байхгүй юу? Тэгээд та бүхэн сонирхох юм бол эндээс нь ийм байх боломжтой юм байна. За ханийн зузаан нь ийм байдаг юм байна гэдэг ч юм уу. Эсвэл бол ийм 6 талт круг төмөр гэдэг ч юм уу. Арамтуур маань ийм байдлаар орж иж байгаа маань стандарт нь ийм байдаг. Ерөнхийдөө хэрэглээний төмрүүд маань яг дээр стандартын юм уу одоо нөгөө гангийн найрлага нь бичигдсэн байдаг. Тэгээд тэндээс нь ингээ харах боломжтой. Жишээлх юм бол арамтуур дээр HBR E400 одоо тэмдэглэгээтэй гэдэг ч юм уу. Тэрнийх нь одоо бүх сорьц шинжилгээний бичиг бүгдээр байдаг дагалтаж хэрэглэгчтэй болж байгаа. Надад нэг юм сонирхолтой асуусан надад бодогдоод байна л да. Одоо жишээ нь зах зээл дээр хамгийн түгээмэл одоо нөгөө нэг одоо хамгийн их зах зээл дээр нийлүүлэгдэг бүтээгдэхүүн аль юм бол? За хамгийн эрэлттэй болвол мэдээж квадрат арамтуур байгаа. Квадрат гэдэг нь бас турбаа байгаа. За одоо энэ дээр болохоор энэ болохоор бүрэг төмрийн квадрат гэх юм бол энэ дээр харагдаж байна. Энэ юунд ашиглагддаг юм бэ? За одоо бүхэл одоо юмд ашиглагдаж шүү дээ. Хашаа айл одоо тийм газ гэл бүхэл юмд ашиглагдана. Одоо турбанууд гэхий чинь ихэвчлэн одоо сан техникийн юм баг тавилганд ашиглагддаг байх шүү тий. Тийм бүх юмд. Төмөр одоо ширээ сандал ч юм уу тий. Аха. Арамтуур болохоор мэдээж нөгөө нэг юунд шүү дээ. Суур дээр цутгалт бетоны цутгалтанд одоо яаж өгч байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө тийм болоо шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг барилга болоод мэдээж бас төмөргүүгээр мэдээж одоо төсөөлшгүй юм шиг надад санагдаад байна тий. Тэгэхээр хамгийн бас одоо найдвартай танахаас бүтээгдэхүүнийг болоод хамтарч ажиллахад бол тун таатай байгаа юм шиг надад санагдаад байна барилгын компаниуд тий. Энэ бол манайх бол ингэж агуулгаас бэлэн нөөцөөс шууд хамгийн их хэмжээ диаметрийн сонголтоогоор өргөдөг байхгүй юу. Тэгэхээр мэдээж одоо барилгын компаниудад мэдээж дутах ч юм уу тий одоо 20-20 квадрат авах гингүүд хоёрын хамтаанд байхгүй байдаг гэдэг ч юм уу. Тийм тохиолдолд бол урьдчилан захиалга өгөөд их хэмжээгээр нь одоо нийлүүлээд ингээд ажлаа одоо урьдчил төлөвлөөд зогсолтгүйгээр үргэлжлүүлэх боломжтой. Дээрээс нь одоо хувь хэрэглэгчид маань бас ингээд асуусан хэрэглээний төмрүүднөр нь ихэнхдээ байдаг гэдэг тал дээр бол маш давуу талтай. Дээрээс нөгөө агуулгаас гаргаж одоо ачиж хүргэж өгдөг учраас нөгөө нэг энэ төмөрчин одоо жишээлх юм бол зэврэлтэнд одоо өөрөө юу штэ эдлэгээ нь одоо богиносч идэг учраас бүрийн хэмжээний манайх зориултын агуулгахантаа хадгалаа тэгээд хэрэглэгчтэй хүргэдэг. Төв салбар маань болохоор гадаана одоо сарвч босгох гэж байгаа. Тэгээд төв салбар дээр маань ихэвчлэн нөгөө нэг цайрцсан материалтай хэрэглээний төмрүүд байдаг байхгүй юу. Бид нар одоо яагаад вэ гэхээр цайрцсан материал чинь өөрөө зэвэрлэлтэн төсвөртэй одоо цайрын одоо агуулмж өндөртэй учраас зэвэрлэггүй материал гэдэг учраас гадаана яагаад хэрэглэгчтэй хүргэж ажиллаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн энэ дээр авах юм бол танай пэйж хуудас болоод утасны дугаарууд бол бүгд нээлттэй байгаа л үү те? Тийм нээлттэй байгаа. Тэгээ блогныхаа доор нь бас оруулчих болно шүү дээ тий. Манайх 76 TS 76 76 гэдэг дугаар дээрээ
одоо бүх одоо захиалга болон мэдээллүүдээ өгдөг. Тэгээ манай Түмэн төмөрт групп гэсэн пэйж хуудасаа тэрлөө ороо та бүхэн маань мэдээллүүдээ авах боломжтой. Манайх бол ерөнхийдөө сар болгон үнүүдээ ингээд шууд нээлттэй байдлаар яадаг. Яг үнэн нь яг хэд гэдгийг тодорхойгүй гэж үнийг хаанаас авах юм, хаяг нь хаана ингэх хэрэглэгчтэй тийм төрөгдөл үүсэхгүй үүднээс би болохоор яг ингэж ажилладаг байхгүй юу. Үнүүдээ маш сайн зэгцлээд тэгээд цар болгон шинжилээд хаяг мэдээллүүдийнхаа постеруудыг оруулаад пин болгоод оруулж байгаа. Тэгээ одоо эн чинь 4 салбарын үйл ажиллагаа гэдэг учраас яг айл үйл ажиллагааг нь явуулсан хүмүүс жоохон төөрөгдөж магадгүй гэдэг учраас хэв ашиглалаа тусна, төмөр хийц хэрэглээний төмрөө тусна, барилгын материалаа тусна гэдэг ингээд тусад нь одоо чиглүүлэг өгж танилцуулж явж байгаа пэйж хөтөлбөрүүд дээрээ. Одоо тэнд бас манай хэв ашиглалын дотооддоо үйлдвэрж байгаагаас ирсэн байгаа. За ер нь манайх ч угаасаа экспортлж оруулж ирээд хэв ашиглалыг бол юу яаж байгаа шүү дээ. Солонгосоос ч юм уу ачиж орж ирээд ашиглаж байгаа. Тэнгүүд манайх болохоор яг дотооддоо үйлдвэрлээд цоо шин одоо хэв ашиглалуудыг хэрэглэгчтэй шууд үйлдвэрээс нь хүргэж байгаа. Энэгээр бас давуу онцлог талтай байгаа. Тэгээ Монголдо яг ингэж үйлдвэрлэдэг цөөхөн хэдэн компани нэг нь байгаа. Нэг нь бол Tesla байж гэн, манайх Түмэн төмөрт байж гэн ингээд шинээр хэв ашиглалаа үйлдвэрлэдэг. Тэр бүтээгдэхүүн танилцуулж болох уу? Одоо юу юм бол одоо тусгай хэмжээсүүд гэж байдаг. Одоо энэ төр бол стандарт хэмжээ. Одоо 60 100 хүртэл гэж тийм. 60 Энэ одоо юу мөн үү? Миний ойлгож байгаагаар пум нөгөө нэг юу саппорт биш үү те? Пум саппорт гэдэг. Ерөнхийдөө болохоор хэв ашиглал гэж байна. Зөв Монгол нэршлэн юм байна шүү дээ те. Манайх нөгөө Солонгосоос оруулж ирсээр байгаа нөгөө пум саппорт гэдэг ясаар яатсан юм шүү дээ те. Яг нөгөө албан бус юм уу те. Тэгээд энэ хэв ашиглал одоо энэ бүтээгдэхүүнийг ч одоо хизээнээс эхэлсэн би. Одоо энэ чинь байхгүй болол бид нар одоо гаднаас оруулж ирдэг байсан байлгүй дээ те. Одоо манайх бол яг үйлдвэрлээд 2 жил болж байна. Tesla-гийн хувьд бол нэлээд удаж байгаа. Тэгээ яг би бол юу ахаар манайх Tesla энэ хоёр маань яг ингээ үйлдвэрлэж байгаагаар илүү давуу талтай болов гэж бас боддог. Тэгэхээр энийг бол түрээслэх байдаг байсан те. Түрээслэх хийх хүмүүс хэрэглэдэг бас шууд борлуулж байгаа юу? Тийм цогц үйлчилгээ гэж аахгүй. Шинээр үйлдвэрлээд худалдаалж гин бас түрээсийн үйлчилгээнүүд байж гин. Засварын үйлчилгээ бас маш чухал. Яагаад гэвэл эн чинь нэг удаа ингээ ашиглагдаад гадна энэ панер нь муудна гэж цоорно тийм үү. Тэнгүүд тэрийг чи ингээ шууд хайчих юм бол нөгөө талдаа байгальд одоо ээлгүй гэдэг ч юм уу тийм байх бас тийм байдаг учраас энийг одоо ингээ буцаагаад одоо нэгэн одоо нэг төсөл дээр ашиглагдах юм бол манай дээр ирээд бас засварлуулаад тэрийг чинь дахиад ашиглаад ингээ болох бол эдийн засгийн хувьд айгүй хэрэгтэй. Надад одоо нэг юм бодогдоод байна л да. Бид одоо Солонгосоос өмнө ингээд авдаг байсан бол бид нар өөрсдөө гаргах боломж байгаа. Энэ талаар сайн судалсан одоо юу гэдэг гадаадын зах зээл дээр тий. Ерөнхийдөө бол энэ хэв ашиглалын технологич өөрөө жил ирэх тусам хөгжиж байна. За энэ евро стандарт чинь одоо бас тий нэлээд олон жил ашиглагдаад ирсэн одоо хөнгөн цагаан хэв ашиглал гэдэг ч юм уу юунуудны шинжлэгдээд ирж байгаа болохоор манайх нэг арай нэг жоохон хоцорч явж байгаа юм уу гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг ингээд Монголдо үйлдвэрлээд ингээд тийшээ гаргах гэх юм бол угаасаа гадны улс орнууд илүү хөгжил дэвшилтэй сүүлийн үеийн технологи илүү сонирхохыг бодох учраас арай боломжгүй болов уу гэж бодож байна. Тэгээ ерөнхийдөө бол ирээдүйд мэдээж гаргаад бас гадаад зах зээлийг эзлэх нь одоо хэн бүхэн тий одоо монгол хүний одоо хамгийн гол зорилго ч юм уу одоо хүсэл байгаа гэдэг байлгүй дээ тий. Би бол нь ерөнхийдөө бол бүтээн байгуулалт ч юм уу ер нь монголчууд маань ер нь энэ салбартаа бол өөрснөө бүтээгээ тэгээ гадагшаа гардаг бол хүн болгоны дотроо дээж явдаг бас гоё нэгэн зорилго авах гэж бодож байна. Тэгээ магадгүй үүсэхгүй шүү дээ тий. Юм хөгжиж гин бид нэр одоо хийж эхэлж гин. Тийм учраас магадгүй тийм байхыг үгүйсэхгүй л. Гаднах рам төмөр нь болохоор Солонгос улсын стандартын байгууллагаар баталгаажсан Cosodico брендийн профиль төмөр авахгүй юу. Тэгээ панер нь болохоор Вьетнам улсын Winewood брендийн ус чиг үл нэвтрүүлэхийн панер байгаа. Тэгээ энэ манай энэ шинэ хэв ашиглал нөгөө ухсралтаас ингээд буулгаж ингэж хуулж авахд ингээд энэ панер нь наалтаад үлдэх ч юм уу тийм юм байхгүй. Бетон цутгалтанд бол айгүй гой цэвэрхэн гаргаж байгаа. Тэгээ дараа нь бетоноо заавал ингээд цэвэрлэж мэрлэх ч юм уу тийм шаардлагагүйгээр айгүй гой цэвэрхэн гарч байгаа. Тэгээ дээрэс нь одоо хүмүүсийн ингээд амар төөрөгдөд асуугаад байдаг юм нэг юм хэлмээр байгаа байхгүй. Тэр нь болохоор Солонгосоос зэрэглэлийн хэв ашиглалууд орж ирээд тэгээд тэд нар ингээд хямд ах чинь танах яагаад үнэтэй байгаа юм бэ гэдэг асуудал байдаг. Манайх энэ чинь нэгдүгээр цоо шинээр үйлдвэрлэж байгаа гэдгээрээ тэгээ манай дээр бас капитал гомнод түрээс нь гардаг байхгүй юу.
тэдэрс маань болохоор одоо солонгосоос ашиглагдж байгаад ирээд панер нь цоороогүй ч юм уу тийм зэрэглэлийн хэв хашмлаас ондоо гэсэн баг шин юм шиг засварлагдаад гарч байгаа. Одоо энэ гаднах рам төмрүүдэд ч юм уу булан төмрүүд нь ингээд айгүйх салж ирдэг, доторх угаалгын төмрүүд нь ингээд гэмтэж ирдэг гэх бүгдийг манайх янзлаад 9 цэвэрлэгээний машинд оруулаад зэв шаврыг нь арилгаад тэгээ шинэ панер хадаад өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ чинь зэрэглэлийн хэв хашмлаас хамаагүй илүү чанартай бараг шинэ юм шиг илүү олон удаа ашиглагдах ийм капитал юу байгаа шүү, хэв хашмал байгаа шүү гэдгийг тайлбарлах гэсэн. Зөв. Тэгэхээр шинэ юм чинь мэдээж одоо тэгэл. Тэгээд манайх бас байгаа юм хэрэг бодож сайн гэж байгаа. За тэгээд амар уушгаараас За энэ ч одоо нэг байшин шиг л одоо нэг юу сууц юм уу те? За Энэ одоо хизээ цэцлэнгээр ордож ш те. Одоо нөгөө Монгол гэж цомцог гэрүү гэж байдаг шүү дээ. Сүүлд аягүй гоё тренд болоод гисэн шүү дээ. За тэгээд цомцог гэрийн нөгөө нэг 5 хантай гэрийнх нь хэмжээгээр хийсэн баггүй юу. Тэгэхээр энэ маань өөрөө зулын өргөө. Тэгээ манайх нөгөө амар ойсгалын хийдэг ийм зулын өргөө босгож одоо яаж хандуулж байгаа баггүй юу. Тэгээд энэ одоо үйл ажиллагаан дээр бас амар ойсгалан хийдэг маань ламнар ирсэн байгаа. Тэгээ гаднах бас нөгөө нэг ийм тоосоор бас нэг дахиад нөгөө юм нэмж хийх юм. Тэгээд тэрнийх нь хандивахын мөнгө нь яг бүрлдээгүй байгаа учраас манай хийдийн ламнар маань ирээд энэхүү одоо гоё зулын өргөөнийхөө утга учир бэлэгдлийг нь тайлбарлаад дээрээс нь хүн болгон нээлттэйгээр энэ хүүцгэлэнд оролцож байгаа хүмүүс маань хандивт оролцох боломжтой шүү гэдэг байдлаар оролцож байгаа хгүй. Жишээлбэл тэндээс их авдаг ч юм уу те ийм байгаа. Тэгээд энэ болохоор 365 шигтэй зулын суурьтай ийм зулын өргөө байгаа. Одоо энэ харагдах юм бол ингээд тэгээ чи бас энийг ингээ асааж үзэж шална. Аха. Энд байгаа юм шүү дээ. Зул ингээ асаахаар мангачууч айгүй бэлгшээдэн шүү дээ. Одоо юу гэдэг чинь зул асаах юм бол айгүй гоё өрөөлтэй байдаг гэдэг ч юм уу. Тэгэхээр чи бас асааж үзэж олсон шүү. За тэгээ энэ өөрөө хийцэл нь өөрөө айгүй гоё. Зөв тийм ээ те төмрөөр хийсэн одоо тань компаниар энэ те. Тэгээ энэ дээр дулын одоо суур юм байна шүү дээ энэ чинь. За манай үйлдвэр албаныхаа нарийн мэдчихэж байгаа юм. Би болохоор баг 4,000-аас илүү их зүсвэрийн үйл ажиллагаа орсон. Тэгэхээр чи маш их нарийн хийслэл орсон ийм гоё зулын өргөө байгаа. Тэгээ гол нь манайх ингээд бэлэгдлээ бодоод тулаг ягаад галын дөлөө ингээд багтуулаад ийм гоё онцлогтойгоор оролцож байна гэж. Тийм, World Mongolia 2026 үзэсгэлэн бодлоонд оролцож байна. Яг гол төвдөн нь шүү дээ тий. Тийм. Тэгээ шууд ингээ хаалгаар орж ирэнгүүт манайх угаас амар гоё хараад булаагаад гоё оролцож байгаа. Тэгээ ерөөдөө бол би ч гэсэн бас багшаа өөрсдийн гэсэн үйлдвэрлэлээ ягаа төмрийн одоо зах зээл дээр гэсэн тий. Ингээд өөртөө хангаа явж байгаа баярлан цаашдаа улам бүр одоо өргөжин тэлээд гадаад экспортоо бас нэмэхээсэн гэж бодож байна те. Монголын хувьд. За энэ хүрээд ерөөдөө бол цаана дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бах. Дараа нь үнэхээр дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэх юм бол одоо пэйж хуудасаар 76. За баярлаа. Баярлалаа. За тэгээ бид нар та төслөө болон өөрийгөө танилцуулаад өгөө. Сайн байна уу? Би болохоор Мохор Solar гэдэг компани инженер манал гэдэг юм байгаа. Манай компани болохоор яг одоо сэргээгдэх эрчим хүчтэй нар чиглэлээр илүү үйл ажиллагаагаа хийгээд явж байна. За тэгээ Huawei компани аль биесны civil partner эрхтэй компани байгаа. За тэгээд 22 оноос хойш одоо хөгжүүлээд явж байна. За одоогоор бол нэг 30-40 гаруй төсөлтэй одоо дуусгацсан явж байна. Хамгийн сүүлд ирэхэд ямар төслүүд дээр ажиллаж байгаа гэсэн үг вэ? Манайх энэ жилээс болохоор илүү аж ахуйн нэгж рүү илүү чиглэлээ явж байна. Өмнө нь бол яг аж ахуйн нэгж айл өрх ингээл аль алийг нь хийдэг байсан. Одоо энэ жил болохоор илүү одоо аж ахуйн нэгж тал руугаа хийгээ явж байна. За хамгийн сүүлд гэх юм бол одоо манайх Төв аймаг дээр сая 200 кВт-аар 215 кВт-ийн батарейтай тийм төсөл хэрэгжүүлж дууслаа. За одоо явж байгаа гэх юм бол хэвлэлийн үйлдвэр дээр 150 кВт-аар за 0.8 мегаватт цагийн хүчин чадалтай батарейтай системүүд одоо ингээд хийгдээд явж байна. Миний ихэд бол гадаадаас ингээд харж байсан зүйл гэх юм бол бас юу вэ? BYD-тэй одоо бас батарейны нөөцлөлтэй нарны хавтан хийгээд байсан шүү дээ. Тэдэртэй ихэд өөрсдөө компани гэж ойлгож болох уу бэ? Ингэж ойлгож байна. Та хэд маань манайх болохоор Huawei-гийн аль биесны партнер компани гэдэгсэн. За Huawei компани маань болохоор яг энэ үндсэн тоноглолууд маань одоо хийдэг гэсэн үг. За үндсэн тоноглолууд маань болохоор стринг инверторын төрөлд дэлхийн зах зээлийн 70% дангаараа эзэмшдэг Huawei компани маань. За тэгэхээр дэлхийн зах зээлийн 70% эзэлдэг гэхээр стринг инверторын төрөлд бол ер нь номер 1 гэж ойлгож болно. Та хэд маань за батарей маань болохоор бол яг нэг одоо стринг инвертор шиг одоо яг тэгж дэлхийн зах зээлийн 70% эзлэхгүй байгаа ч гэсэн за нэг дэлхийн шилдэг 10 дотор бол ороо явж байна. Huawei компани маань өөрөө 11 дахь жилдээ дэлхийн шилдэг 10 брендийн
нэг болоод явж байгаа гэсэн үг юм. Сүүлийн үед одоо юу гэдэг юм манай Монгол бас өөрөө нэг эрчим хүчний асуудалтай байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр айл өрх бүр эрчим хүчээ бас өөрсдөө баг шийдэх хэмжээний одоо эмдээ сорилттой баг тулгараад байгаа. Тэгэхээр миний хувьд гэсэн залуу хүний хувьд одоо юу гэдэг заавал одоо юу гэдэг бас хоттой байгаад ах шаардлагагүй. Хөдөө жоохон хотоос зайдууд хаусаа бариад тэгээ өрчим хүчээ өөрөө шийдээд ингээд амьдрах сонирхолтой байгаад байгаа. Тийм сонирхолтой залуучууд ч гэсэн байгаа. Тэгэхээр энэ ерөөдөө яг тохирсон одоо бүтээгдэхүүн гэж би хараад байна л да. Манай бүтээгдэхүүн маань болохоор сүлжээтэй зэрэгцэж ажиллаж болох юм. За тэгээ бүр бие даасан буюу одоо бүр яг эрчим хүчгүй газар дээр ажиллах боломжтой. Энэ тэр маань болохоор одоо заавал батарей системтэйгээр ажиллана л гэсэн үг хэдүүлээ. 22 оноос хойш яг битэд айл өрхтөр бол бас нэг 20 гаруй төсөл нь баг айл өрхийн төсөл байгаад байгаа байхгүй юу. Тэгээд айл өрхтөр бол яг нэг 5-аас 20 кВт хүртэлх системүүдийг батарейгүйгээр ер нь ингээд суйрлуулад явж байна. Нарны панелаар шийдэж байгаа гэсэн үг шүү дээ, тийм. Тэгээд тэр маань болохоор нөгөө одоо хэрэглэгчийн шаардлагаас хамаарал өөр л да. Хүмүүс маань төвийн шугам шүлжээтэй зэрэгцээ ажиллаад эрчим хүчний хэмнэлт хий. За зарим нь болохоор одоо төр засаг авч яхад эний чинь нийлүүлээд мөнгө олъё ч гэдэг юм уу те. Эсвэл зарим нь одоо бүр яг манайх одоо яг тог тасарсан үе тогтой баймаар байна гэж батарейтай авдаг ч юм уу те. Тэгээ ерөнхийдөө бол одоо нөгөө туслангийн айлууд маань өвөл нөгөө нэг цахилгааны өндөр төлбөр бас тэднэр маань бас нэг одоо асуудал болоод ирчээд байгаа байхгүй юу. Тог тасархаас гадна өмнө нь одоо тийм байсан. Одоо бол бүр тог тасралт айгүй чухал болчиход байгаа байхгүй юу. Тэгэнгүүт хүмүүс маань болохоор илүү нөгөө нар батарейтай систем илүү сонирхоод эхэлж байна. Манай хэрэглэгч нар тавилсан хэрэглэгч нар маань илүү нэмж дахиад батарей авъя гэж ярьдаг ч юм уу те. Тэгэнгүүт батарейтай хэрэглэгч нар маань болохоор өмнө нь нөгөө тарифын зөрүүнээс одоо хэмнэлт хийя гэдэг байсан бол одоо бүр нөгөө одоо сая өнгөрсөн 2 сард ч юм уу 1 сард те тог тасрах үедээ болохоор манайх батарейныхаа 60%-ийг бариулмаар байна. Тэрнээс доош цэнэгээ алдалт хийхгүй тог тасарвал энэ маань бэкап батарей ажилламаар байна ч юм уу те. Ийм шаардлагуудаа тавиад ер нь бол одоо бие даасан бүрэн ажиллах боломжтой. Гэхдээ бас ингээ харж байгаа юм нь юу вэ гэх юм бол бие даасан байдлаар бүрэн ажиллана гэх юм бол хэдүүлээ өвлийнх нь нөгөө одоо ачаалалт тохируулж системээ сонгоно гэсэн. Нарны үйлдвэрлэл маань өвөл арай ба. Тэгээд айл өрхүүдийн маань одоо Монгол орны нөхцлөөс ашиглахад хэдүүлээ өвөл арайг цахилгаан хэрэглээд байгаа шүү дээ. Тэнгүүд одоо бие даасан байна гэх юм бол өвлийн ачаалалтанд тохируулаад хэрэглэнэ гэсэн үг яах вэ? Гэтэ бас дээрэс нь ингэж болно шүү дээ. Одоо хосолсон хибрид маягаар те тогноосоо ч авчдаг. За бас нөгөө нэг юм те айгүй ашигтай болно гэсэн үг. Тэнгүүд нөгөө 100 амир үйлдвэрлэлээ шүү дээ. Тэрийг төвийн шугам шүлжээрөөр нийлүүлээд одоо тэгээ сая шинжлэгдсэн журмаар болохоор бүр одоо яг мөнгөнд өнгөөр олгоё гэдэг юм ярьсан байна. Өмнө нь бол яг бас яг 285 өдрийн ачаалал нь 1 кВт-ын 285-аар оргилын 300 төгрөгөөр бол одоо бодож авдаг байсан байхгүй юу. Гэхдээ тэр маань нөгөө дараагийнхын цахилгааны төлбөрөөс хасдаг ч юм уу тэгж боддог байснаас яг хэрэглэгчийн гар дээр бэлэн мөнгөөр очтгүй байсан. Сая бол одоо 3 сард журам шинжлэгдээд одоо л очдог. Одоо боломж нь бүрдчихэд байгаа. Хуйлаа тэгвэл нэг кейсэн дээр одоо ажиллаж үзээлдэг гэх юм уу те одоо жишээ нь манай одоо жишээ нэг зүүн сланд нэг хашаа байшинтай байлаа гэж үү те. Тэгээд энэ жил ерөөдөө ингээд тогны мөнгө дараа жилээс бид нар одоо юу гэдэг бас нэг тог тасарчингууд одоо тэр тогн дээр болохоор нэг шалны халаалтан цуг явж байгаа байхгүй юу. Тэгэх юм бол бас эрсдэлтэй болчиход байна шүү дээ те. Бүх юм халдаг. Тогоор зөвхөн шийдэж байгаа учраас тэгвэл тог тасарлаа гэж ч одоо бүх шууд төгөөр одоо хөлтөг ч юм уу те нэг одоо нэг тийм эрсдэлтэй үүссэн. Тэгэхээр бид нар тэрийг хамгаалсан маягаар юм хибрид имид одоо шийдэх юм бол одоо үнний ханш нь ямар хуу байдیں۔ Ямар бүтээгдэхүүн ер нь хийж болох юм гэдэг дээр нэг жоохон мэдээлэл өгвөл яаж байна. Энэ дээр ингийн одоо манайх нөгөө нэг хэрэглэгч болгонд л одоо яг шийдэл санал болгож байна л да. Тухайн хэрэглэгчээ одоо шалны халаалт нь хэдэн киловаттын одоо хэрэглээ одоо тий зарцуулахын гэдгээс нь хамаарж байгаа байхгүй. Тэгээд яг хоо журмаараа бол айлд одоо 20 хүртэлх киловаттын систем суйрлуулнаа гэдгтсэн байгаа. За тэгээд тэр 20 кВт-ийнхаа 20%-аас одоо 20% нь 2 цагаас дээшээ барихаар одоо батарей байна ч юм уу. Тэг ингээд одоо журмаараа бол зохицуулсан байгаа. Гэхдээ батарей бол тэрүүгээр бас хязгаарлагдахгүй дээшээ одоо тавьж болно гэсэн үг. Тэнгүүд одоо хэдүүлээ ингээд зүүн салгаан дэм чинь нэг одоо сүүлийн үед одоо тог тасраад нэг 2 цаг тасарч штэ. За тэнгүүд хэрэглээ нь 10 кВт байлаа гэхэд тэрийг 2 цаг даахаар хэдүүлээ 20 кВт цагтай батарей тавьчих. Тэнгүүд нөгөө битдийн тоног төхөөрөмжийн нөгөө эвдрэл гэмтэл за тэгээд одоо бүр нөгөө тэрнийхээ ажиллагааных нь одоо насыг уртцхан ч юм уу иймэрхүү үр өгөөжүүд айгүй ихтэй. Одоо тэгэнгүүт сая бас нэг фэйсбુક дээр явжсэн шүү дээ. Гадагшаа яваадсан хойгоор нь лагерийн тогийг тасалсан. Энэ маань одоо энэ халаагур маань л одоо энэ усны юун л 12 сая штэ. Тэдэн сая штэ. Энээс гадна бид ийм их хохирол амслаа. Гэм ярьж тэгэнгүүт ерөнхийдөө бол одоо ингээд тог тасарснаас үүдэж байгаа тэр их одоо нөгөө нэг одоо алдагдал
алдагдлыг бол манай одоо тоног төхөөрөмж 100% хаах боломжтой. За тэгээд ер нь бол баг нэг удаагийн тасралтаар одоо ингэж хөлдөж мөлдөг ч юм уу те ийм асуудлыг бол баг манайх одоо үнийн дөнгөө явдах юм бол нэг удаагийн алдагдал нь баг манай нарны системийн өмч байх юм уу те тийм ер нь бол одоо бас байж та жишээ нэг 7-5-ын байшинтай тиймэрхүү одоо жишээ аваад хойлоо үзэл та тий нарны панел болон одоо энэ одоо бусад төхөөрөмжүүдийн ерөөдөө бол нэг ойролцоо үн ханш ямар хөө байх вэ? Тэгээд дээрээс нь энийг ханшиг авлаа гэж бодоход бид нар одоо зээлийн одоо зээлэр ч юм уу төлбөрийн ямар нөхцөлтэй авч болох вэ? За манай болохоор ийм байгаа юм 6-8 харьцаатай нэг төсөл байгаа байхгүй юу байшин дээр битэд 6 кВт-ийн нарны систем тавьсан. Гэтэ онгри дээр батарей байхгүй байхгүй юу. Тэгээ тэр хүн маань болохоор 6 кВт мань болохоор манай дээр одоо бүх юм нь орцсон. Одоо тий зураг төсөл шийдэл бүтээгдэхүүний үн угсралт суйрлуулалт туршилт тохируулга за тэгээд одоо улсын техникийн комиссд одоо хүлээлгэж өгөх хүртэлтэй одоо түлхэр орлох нөхцөлтэй битэд үн санал болгодог. За тэгээд одоо 6 кВт-ийн үн гэх юм бол бид нар одоо нэг 26-аас 28 сая ч гэдэг юм уу тий. Тэгээд тэр маань нөгөө дээвэр юм уу газар юм уу гэдгээсээ ингээд шалтгаалаад үнэн өөр байж болно гэсэн үг хэлээд. Ер нь бол нэг 26-аас 28 гэсэн үг. Тэ одоо нэг 6-8 харьцаатай байшин дээр гээд хараад үзэх юм бол зөвхөн цахилгааны хэрэглээ гэсэн үг шүү. Тэнгүү тэр аль маань болохоор химнэлт хийгээд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг төлбөрийн нөхцөл нь яах вэ? Төлбөрийн нөхцөл нь болохоор манайх ногоон төлөвдөд хамрагдуулж байгаа юм. За аль банкных байна вэ гэхээр Төрийн банк байна. За тэгээд Голомт банк байна. Худалдаа хөгжлийн банкнууд байна. За тэгээд сүүлийн үед Хаан банктай бас орж ирж байгаа дийлүүд дээр ингээ хамтраад ажиллах боломжтой байгаад байгаа. За тэгээд Storepay-тэй бас хамтарч ажилладаг төлбөрийн нөхцөлийн хувьд гэх юм бол тэгээд ер нь бэлнэр гэх юм бол битэд нөгөө урьдчилгаа аваад тэгээд явсан. Тэгээ гэрээ хаахаар ч юм уу. Тэг яг бэлэн бол ингэж төлбөрүүдээ аваа явдаг. Одоо нэг ийм их нөхцөл байж болно шүү дээ. Эхлээд урьдчилгааны 30% нөгчөө тэгээд яг бүтээгдэхүүнээ одоо жилийн хугацаанд одоо банк одоо юу гэдэг нөгөө байгууллагын лизинг гэж байдаг тий. Одоо нөгөө сар-сартаа жоохон хуваажлуулж байгаа. Тэгээд дээрэс нь яг хамгийн сүүлийнхтэй бол бүтэн төлөх ч юм уу тийм хүн нөхцөлийн өдөрт хөлбөр бол байж болох байлгүй дээ ирээдүйд. Ирээдүйд бол байж болно. Одоо нөгөө нэг айл өрхүүд төр болохоор одоо бас яг нөгөө нэг тийм нөхцөл бол бидэд санал болгож чадахгүй байгаа юм. Албан байгууллага дээр бол ярилцаа төлбөрийн нөхцөл нөгөө хуулийн этгээд дээр харж шалгондоо шүү дээ. Тэгэхээр тэднэр дээр бол төлбөрийн нөхцөл нь ер нь өөр байж болно гэсэн үг уяа хатан. Одоо л бидэд айл өрх дээр ногоон зээл санал болгож байгаа. За тэгээд төлбөр нь бол яг урьдчилгаад бол ажил дуусны дараа 30% ч гэх юм уу те. Тэгээд тэрийг тохироо 50-50-аар тохирох шүү дээ юм уу те. Тухайныхаа боломжийг айл өрхүүд дээр бол яг Тэгэхээр одоо нэг бас танах нэг газар ингээд байдаг ч юм уу хамтарч байгаа бас хаусны компани гэдэг барилгын компаниуд дээр ингээд байгаа яваад цогцоор шийдэх гэдэг шүү дээ. энэ дээр болохоор энэ нөгөө яг одоогоор нөгөө яг тэгж хамтарч ажилласан жишээ бол одоогоор гэхдээ нөгөө хамтраад ажиллахаар ярьжсэн нь болохоор амны орон сууцны тэрэн дээр бол одоо яг нөгөө нэг юм пассив хаусуудын одоо шийдэл гаргах ч юм уу тийм байгууллагатай холбоотой. За тэгээд халаалтын хувьд гэх юм бол манайх ультрасониктэй бас хамтраад хийх боломжтой. Ультрасониктэй бас хамтын ажиллагааны гэрээ эхлэх гээл яваад байгаа мэт гэдэг. За манай болохоор гол тоноглол маань болохоор өөрөө Huawei брендийн тоноглолууд байгаа. Түрүү нөгөө ярьсан тэгээд дэлхийн зах зээлийн стринг инвертэрийн хамт 70%-ийг дангаараа эзэлдэг гэдэг байгаа стринг инвертер гэдэг төхөөрөмж маань энэ. За тэгээд манай бүтээгдэхүүнүүд болохоор одоо бусад төхөөрөмжүүдийг одоо инверторуудыг бодох юм бол ашиглуулын коэффициент одоо хамгийн өндөртэй. За тэгээд дээрэс нь бүтээгдэхүүний баталгаат хугацаа нь өөрөө маш өндөр. Одоо жишээлбэл гэх юм бол энэ инвертер гэх юм бол 10 жилийн баталгаат хугацаатай зөвхөн бүтээгдэхүүний баталгаат хугацаа гэсэн үг шүү дээ. За тийм байна. За энэ болохоор манай Huawei брендийн батарей байгаа. Одоо энэ бол энэ дээр байгаа нь одоо яг 10 кВт цагийн батарей байна. За тэгээд инвертортэйгээ хослоод ажиллах боломжтой. За Huawei-гийн батарейных нэг давуу тал гэх юм бол тэг хувь зарим нь 10%, 5%, 15% доорх хүрээсээ хэрэгтэй гэдэг юм. Манайх болохоор тэхгүй тэг хувьд цэмгээ алдна буюу та энэ батарейныхаа багтаамжийг бүрэн ашиглах гэсэн үг. Одоо доороо 15% үлдэх ёстой гэх юм бол та 10 кВт цагийн батарей авсан боловч хэрэгжилж байгаа нь 8.5 кВт цагийн батарей болчиход байгаа гэсэн үг байхгүй юу? Манайх бол 10 кВт цаг бол 10 кВт цагаараа л байна гэсэн үг. За дараагийн давуу талтай бүтээгдэхүүн. 3 бүтээгдэхүүн ирсэн өнөөдөр. Энэ маань болохоор манай өөр нэг брэнд арай өөр төхөөрөмж байгаа татамж хувиргач гэдэг. Эрчим хүчний За тэгээд болвол нэлээд сайн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шиг боллоо тий. Тэгээд
ерөнхийдөө энээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэн бол мэдээж пэйж шууд болно, утасны дугаарууд байгаа байлгүй дээ. Тийм. Манайх болохоор Мохоро Solar гэдэг Facebook дээр пэйж байгаа. Тэрнээр ороод дэлгэрэнгүй мэдээлэл бүтээгдэхүүний танилцуулга авч болно. За тэгээд хүмүүс нэг шийдэл гаргуулах га заавал очих шаардлагатай юу дээргээ зарим үед байдаг. Зарим үед бол манай нэг Facebook чат руу цахилгаанаар ингээд харилцаад өгөх боломж байгаа гэсэн. За тэгээд компани call center-ийн бас утастай 75 77 84 98 гэдэг дугаар дээр чат 4 гэдэг дараад ногоон төсөлгөд ороод ирэх юм бол манай одоо шууд яг нар хариуцсан борлуулалтын инженер рүү ороод ирдэг гэсэн. За баярлалаа. Бас нэлээд сайн мэдээлэл. За та бид нар тэрнүүд өөрийгөө танилцуулаад, танаа танилцуулаад, төслөө танилцуулаад өгөх. За намайг бол Тамир гэдэг цонх констракшн компанид ажилладаг. Манайх эрчим хүчний хэмнэлтэд цонх хийдэг компани байгаа. Энэ үсэл дээр үндсэндээ 2 технологи танилцуулж байгаа юм л да. За нэгдүгüүрт болохоор цонхнууд эрчим хүчний хэмнэлтэд манай цонхнууд. Ер нь яг эрчим хүчний хэмнэлтэд цонх гэхэлэр цонхны 80-аас 90%-ийг цонхны шилжилгээний талбай эзэлдэг. Нийт одоо 100 дулаан алдагдлын 60% цонхны шилгээгээр алдчихдаг байна. Тийм. Дулаан алдaltaй нөө. Тийм, дулаан алдaltaй. Тэгэхээр шил бол одоо дулааны олон төрөл байдаг л да. Бид нар болохоор дулааныг хадгалдаг тийм лови буюу өөр дээрээ дулаан хадгалдаг мөнгө төрхстэй шилийг ашигладаг. Тэгээ лови шилийг мөн аргон хий мөн дулаан ирмэг технологийн зай баригчтай ашигласнаар цонх одоо цонхны шилжгээний хэсэг түгээмэл цонхноос 135%-аас 440% дутаахан болчихж байгаа. Тийм. Тэгэхээр одоо энд одоо ингээд харуулхад яг энэ одоо харуулж байгаа шийдэл болохоор 2 дахь шилжгээтэй нэг хүндийтэй дотоод талын шил нь дулаан хадгалдаг лови төрөлхтэй шил хоорондоо 10 хийдэг үйлдэлтэй. За энэ шийдэл нь түгээмэл цонхноос 151% дулаах энэ шийдэл. За энд болохоор түгээмэл 3 энгийн 2 дахь шилжлэг хийцэн байгаа юм. Ингээ гараа ирэхэд дулаанаа их алдж байгааг мэдэрнэ. За энд хоёлаа гараа ирэхэд арай хүүтэн бүлээн байна. Дулаанаа өөр төлөв одоо юм шүү тий. Шийдэн. Яг энэтэй болохоор 2 дахь шилжгээтэй дотор талынхаа шилэн дулаан хадгалдаг төлөвтэй аргон хийтэй. Энэ бол түгээмэлээд 3 дахь шилдэг цонх. Тий, дулаанаа их гад тэрээрээ алдчихна гэсэн үг. Энэ бол бидний хийдэг 2 захыхан шилэн лови. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр цаад айлын дулаанаа хадгалж гин гэсэн үг. Тий, тэгэхээр хадгалаад энээсээ гарахгүй нэг гэсэн үг шүү. Энэ бол ингээ тий. Тэгээ огт гарахгүй нэг жоохон маш бага алдчихна гэсэн үг. Тий. Энэ одоо тэрийг юугаар хэмждэг вэ гэхээр дулаан дамжуулалтын итгэлцлүүр дулаан дамжуулалтын хөрвүүлсэн эсэргүүцэлгээд 2 ухтганаар ойлгодог. За яг энд хийгдсэн хамгийн одоо сайн цонх нь болохоор 2 захтал лови төрөлхтэй шил хооронд 10 хийдэг. За энэ цонхны дулаан техникийн үзүүлэлтийг ярих юм бол дулаан дамжуулалтын итгэлцлүүр нь 0.58. Дулаан дамжуулалтын хөрвүүлсэн эсэргүүцэл 172. Энэ үзүүлэлтээр бид нар юу гэж ойлгох вэ гэхээр түгээмэл цонхнуудаас 240-оос 395% дулаах юм байна гэдгийг ойлгож байгаа юм. Ер нь эрчим хүчний хэмнэлтэд цонх гэж ямар цонхыг хэлэх вэ гэхээр барилгын норм ба дүрм дулаан хамгаалал гэж байдаг. Тэр одоо норм ба дүрмээр за цонх бол дулаан дамжуулалтын хөрвүүлсэн эсэргүүцлийг утгах нь 0.65 байна гэж заагаад өгсөн байдаг. Тэр үзүүлэлтийг 120% хангаж байгаа буюу 35% давуулна гэж байгаа. Дулаан техникийн үзүүлэлтээр тийм одоо үзүүлэлттэй цонхыг эрчим хүчний хэмнэлтэд цонх гэж байгаа. Тэгэхээр нэг надад нэг юм асуулт байгаа даа л да. Ерөнхийдөө сүүлийн үед бас их цонхон дээр хүмүүс анхаарал хандуулдаг болчихсон одоо барилгын материал дээр тий. Тэгэхээр одоо нэг 3 давхар цонхтой ногоон зээлд хамрагдах боломжтой гэж цонхоор авсан гэдэг одоо барилгын төсөд явагдаад байгаа байхгүй. Тэр энэ дээр одоо яг юу гэж ерөнхийдөө ойлгох юм бэ тий. Ерөнхийдөө сүүлийн үед нэг юм цонхон дээр ач холбогдол өгөөд тэгээд тэр цонхоороо дамжуулаад 3% одоо энэ ногоон зээлд хамрагдах боломжтой цонход орж ирээд шүү дээ тий. Ер нь хадар байгаа юу бас энэ байгаа. Тий. Ер нь эрчим хүчний хэмнэлтэд цонх ногоон одоо зээл гэлэрч тий. Ер нь одоо барилгад одоо дулаан алдагдаад их байна. Таазаараа алдчих, ханаараа алдчих, шалаараа алдчих. Цонхоор хамгийн их хувь алдагддаг. Ер нь цонхоор нийт дулааны байдлын одоо амны орноос суусны 40-с 50% цонхоор алддаг. Тэр хэмжээтэйгээс хамаарат хэр олон тоо ширхээс хамаарат тэр тусмаа цонхны шилэлгээ тэгээд цонхны эргэн тойрны суулгалтын хэсгийг алддаг. Тэгэхээр манай компани нэгдүгээр цонхны шилэлгээнд маш өндөр ач холбогдолтой, хоёрдугаар цонхны суулгалтын дээр ач холбогдол өгдөг.
хичнээн сайн одоо герман материал ч байна уу эсвэл одоо орос материал, хятад материал байна уу тий өргөн материал байна тэрнээс үл хамааран хичнээн гоё материалаар муу цонх суулгач одоо муу аргаар суулгач юм бол тэгэл тэр цонх өнгөдчихдээ. Тийм болохоор бид нар суулгалтын мэрэгжлийн суулгалтын бригадтай, суулгалтын 4-5 төрлийн одоо шийдэлтэй. За цонхны шилгээний хувьд гэх юм бол эрчим хүчний хэмнэлтэд цонхонд бол яалтчгүй одоо гол хүчин зүйл нөлөөлж байгаа. Яагаад тэгэхээр яаж эрчим хүчний хэмнэлттэй болж ийн гэхээр одоо бид нар лови шил ашиглаж ийн, аргон хий ашиглаж ийн, дулаан ирмэг технологи барьж ашиглаад айгүй өндөр сайн дулаан хадгалдаг цонх хийжлээ шүү дээ. Тэгэхээр халаалтан зарцуулгатай цахилгааны зардал маш бага гарна. Тий. Тэгэхээр яаж нэхлээр цахилгаан хэмнэхээр эрчим хүч хэмжиж байгаа. Тэгэхээр нөгөө эрчим хүч хэмнээд яваад гэхээр нөгөө ногоон зээл гэдэг юм руу орчиж байгаа. Тий. Тэгээ тэрийг бид нар яаж итгэр үнэмшүүлж баталгаажуулдаг вэ гэхээр ачид үүсгээ техникийн одоо хяналтын байгууллага байна. Шилжүүлэлт лаборатори байна, барилга архитектурын корпорац байна. Энэ олон мэрэгжлийн одоо байгууллага лабораториудад цонхнуудыг хийж явж өгөөд тэгээд нөгөө яг бодиттой тестэд оруулаад дүүл харуулдаг байна. Зөв. Тэгэхээр энэ зах зээлийн хувьд бол хаашаа чиглэж явж байгаа. Одоо гэр одоо юу гэдэг амны орон сууц байна уу эсвэл одоо яг хаус ч юм уу те бүх тал руугаа одоо ирэхэд бол танай бүтээгдэхүүнүүд зах зээлийг хөгжиж байна уу те. Ер нь бол зах зээлийн үед бид нар хоёр хэрэглэгчтэй. Хувь хэрэглэгч, байгууллагын хэрэглэгч. Хувь хэрэглэгчин дотроо бас олон төрлийн л да. Нийтийн орон сууцнд амьдардаг, хуучны нөгөө угсмал байруудад амьдардаг хүмүүс байна. Хувьдаа эрчим хүчний хэмнэлт амны орон сууц барьж байгаа хувь хэрэглэгч байна. Байгууллага гэдэг гэх юм бол одоо олон тооны нөгөө копполоо барилга хоцрол хороол барьж байгаа барилга байна. Эсвэл хаус төсөл хэрэгжүүлж байгаа ч барилгын компаниуд байна. За нийтлэг асуудал юу вэ гэхээр аль ч одоо сегментийн хэрэглэгч хувьч байна, байгууллагч байна. Цонхны хүрээр хамаг л хайгаад байдаг. Одоо ямар арамтай цонх байна. Герман материалтай цонх байна уу? Солонгос материалтай цонх байна уу? Орос материалтай цонх байна уу? Материалын хүрээ арамын хайгаа яваад байдаг. Тэр үнцэг бол ерөнхийдөө маш буруу. Яг тэр цонх бол ганцхан хүрээ ам биш. Цонх бол цонхны шилжилгээ. За дээрэс нь суулгац. Тэгээд мэдээж хүрээ ам тоноглол эзэн жирийн бүтээгдэхүүнүүд нь орж ирнэ. Тэгэхээр бид нар цонхон дээр одоо чухлын дараалал 3-9 ангилтыг. Нэгдүгээр тэр нь хамгийн номер 1 цонх дулаахан байх шүү дээ. Ямар материалаас хийлээс үл хамааран металл хүрээтэй байна уу, хунцар хүрээтэй байна уу? Тэрнээс үл хамааран цонх дулаахан байх ёстой. Тэр нь юу вэ гэхээр цонхны шилжилгээ. Шилгээ нь лови төрөлхтэй аргон хийтэй дулаан ирмэг технологийн зай баригчтай барилгын норм бод өрн тавьж байгаа шаардлагыг хамгийн багадаа 120% хангасан байх ёстой. Дулаан техник үзүүлэлтээр. Хоёрдугаар цонхны суулгалт. Айгүй сайн хүрээр амтад цонх, айгүй сайн шилгээдээ цонх хийгээд буруу суулгах юм бол тэр цонх тэр чигээрээ өөрөө буруу болоод тэр чигээрээ дахиж солиход үр дүн хүрчдэг. Тэгэхээр бид нар цонхны суулгалтын дээр одоо маш өндөр ач холбогдол өгдөг. Тэр бол энэ макетн дээр бол юу гэж харуулж байна гэхээр за энэ болохоор гаднаа ийм гурвалжин зүйлтэй давхар суулгалтын шийдэл байгаа Монгол Улсын зөвлөлийн инженерийн нэвтрүүлсэн ийм патенттэй эрчим хүчний хэмнэлттэй амны орон сууц цонхны суулгалтын шийдэл байгаа. За энэ болохоор цонх хэрэглэгч өөрөө хөдөө орон нутаг алтан удмал газар цонхоо авч суулгаж байгаа тохиолдолд өөрөө ингээд хилчдэг дулаалгын чийд тусгаарлалтын ийм одоо материал байна. Германд одоо хийгддэг. Өөрөө хэрэглэгч бол зөвхөн цонхоо бэхэллээ, энийг хийлээ, энэ өөрөө нөхөд хилчдэг. За энэ маань ямар материал вэ гэхээр нэгдүгээр дуу чимээ тусгаарлалт, хоёрдугаар дулаан тусгаарлалт, гуравдугаар чийд тусгаарлалт. Дөрөвдүгээр салхи тусгаарлалт ийм материал байна. Энэ дээр анхаарах хэд хэдэн зүйл байгаа. Хан төв төшгөн байх хэвээр суулгалтын энэ орон зай их бага 1.5-наас 2 мм 2 см байх хэвээр. За энэ болохоор дөрвөлж ашигладаг материал байгаа. Энэ дөрвөлжийг ашигласнаар хөөс нар болон салхинаас далд орж ирдэг. Нар сал. Ер нь хөөсний хамгийн том одоо байсан бол нарны хийдэг хамт бие. Мөн салхи, чиг. Тэр энэ гурван байгалийн хүчин зүйлээс хөөс далд байх хэвээр чивжээс хөөс. Завсартан цухууд байгаа зүйл болохоор ус чиг тусгаалагч. Энд нэг шийдэл байгаа. Энэ ямар шийдэл вэ гэхээр хэрэглэгч өөрөө дулаалгын материалаа авчихсан өөрөө гадна фасада хийх гэж байгаа тохиолдолд манай компани гадна талд нь ус тусгаалагч хийгээл орхиж. Хэрэглэгч өөрийнхөө энэ сонгосон дулаалгын материал оруулж өгнө.
ийм шийдэл байгаа. За аль шийдлээсэн гэсэн доод хэсэгт нь бид нар ийм хар марагдаад байгаа зү. Энэ болохоор дулаан суулгалтын профиль юм. Энэ дулаан суулгалтын профиль Герман технологи 1 м3-д 150 кг-ын нэвтрэлтэй хөөс өнцөр. Энэ материал болох нэгдүгээр даац маш сайн даац авдаг. Хоёрдугаар маш дулаан дамжуулалт нь бага. Ийм материал бид нар бүх цонхныгоо доороо одоо энэ жил хийдэг болж байна. Тэгэхээр энийг хийснээр цонхны доод хэсгээр нь тавцны доод хэсгээс хийхэ болж байна. Тийм ийм технологи. Тэгэхээр бид манай компани бол цонхны шилжилгээ тэгээд цонхны суулгалт гэдэг хоёр технологитой ач холбогдолтой. За бүтээгдэхүүний хувьд гэх юм бол бид төрөлхтний өнгөд цонхнуудыг нэвтрүүлж байна. За сүүлийн 10 жил бид антрацит хар саарлангийн модерн өнгөтэй цонхыг хийсээр ирсэн. Сүүлийн 15 жил бид дүүбэн бор энэ бол Golden Oak буюу дүүбэн бор өнгийн болгодог цонх. За одоо энэ аж үйлдвэрлэл Европт дэлхийд дээр өндөр хөгжиж байгаа одоо холбогдуулсан дэлхийд дээр сүүлийн 5 жил ийм мөнгөн саарланг илт хэрэгцээтэй модонд орж байгаа. Энэ үгийг бас нэвтрүүлж байна. Мөнгөн саарланг. Тийм. Тэгэхээр одоо хамгийн тод жишээ гэх юм бол юу гэдэг single house ч юм уу эсвэл барилгын төсөл танахт ямар хөө компанитай хамтарч байна вэ? Тэгээд дээрэс нь бас одоо юу гэдэг өрсөлдөгчтэй компаниудаас ер нь юугаараа давуу талтай юм бэ те? Одоо танахыг яагаад сонгох хэвээр одоо барилгын компаниуд харж байгаа бол яагаад хамтарч ажиллах хэвээр байна? За төслүүдээс сүүлийн хамтарч хийж байгаа төслүүдээс байна. Тэрийн нэг нь болохоор Zast Construction нэг жаргалтай хамт хэрэглэж байгаа хаус отхон байгаа. Тэ хаус отхон ер нь хаус отхон тэнд hybrid house байна, passive хамбаа байна, passive байшингууд байна. Хаус төсөл хэрэгжүүлэгч компаниуд хувь хүмүүстэй маш хамтарч ажилладаг. За манай компаниг яагаад сонгох вэ? За нэгдүгürt бол бид 21 жил үйл ажиллагаа явуулж чадаад бодогдсон. За хоёрдугаар бид цонхоо эрчим хүчний хэмнэлтэд хийж байгаа мэрэгжлийн компани, урдаад хүчин чадлын шүндэр. За тэгээд дөрөвдүгürt одоо хариуцлагатай компани гэж хэлдэг. Батлаад хугацаа 3 жил. За тэгээд ямар нэгэн тийм шил хоорондын асуудал гарвал цонхны дээр асуудал бол очоод засаад янзлаад өгдөг. Батлаад хугацаа талаас бол асуудалгүй. За цонхны өргөн сонголттой, өнгөний өргөн сонголттой байна. Суулгалтын өргөн сонголттой байна. Гадна одоо амлага тавцсан амлага тавцсан өргөн сонголттой. Гэх мэтчлэн тий гэх мэтлэн маш олон давуу талууд байгаа юм шүү дээ. Тэгэхээр миний одоо ойлгож байгаагаар бол танай компаниас одоо сонгож аваад одоо шинэ хаусаа байрдаг ч юм уу за орон сууцсан дээр бас байгаа байлгүй дээ тий. Орон сууцсан дээр байгаа бол ерөөсөө ногоон зээлд хамгаалах боломжтой юм байна гэж ойлгож болох уу? Тэгж ойлгож болно. Ногоон зээлэнд хамрагдах бүрэн боломжтой. Манай бүх цонхнууд эрчим хүчний хэмнэлттэй. Тэр бол одоо юу гэдэг төсөл хэрэгж байгаа компанид бол маш давуу тал болчиход байгаа юм шүү дээ тий. Ногоон зээлээр одоо зээл гаргаад тэр борлуулалтаа ерөөдөө бол өсгөн гэдэг чинь маш том давуу талтай болчихно гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тийм. За ерөнхийдөө бол одоо нэлээд сайн дэлгэрэнгүй мэдээллийг бисаа өглөө гэж би бол ойлголоо. Тэгээд өшөө илүү одоо яг хүмүүс өөрсдөө сонирхоод орж ирээд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэн бол пэйж хуудас болон утасны дугаарууд бол байгаа байлгүй дээ. Тийм байгаа. Манай 75 22 99 гэдэг дугаартай холбогдож болно. Facebook дээр болохоор Цонх Construction гэх латинаар бичгээр гарч ирж байгаа. За би мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Баяртай. За баяртай. За та биднэрт одоо төслөө болон өөрөө танилцуулаад өгөөч. За намайг Мөнгөн Шагаа гэдэг урлагийн талаа компани борлуулалтын менежер. За манай урлагийн талаа компани болохоор дотроо 4 үндсэн чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ компанигоо ландшафтын зураг төсөл, тэгээд тогтчлт, ногоон байгууламж, арал тоглоом худалдаа гэсэн ийм үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм газар байна. Тэгэхээр яг нь миний ойлгож байгаагаар бол хамгийн сүүлийн үед ирэхэд бол хүмүүс ногоон байгууламж гэж ярьдаг болцсон байгаа даа тий. Тэгээд одоо байгууллага гэлтгүй одоо нэг одоо юу гэдэг төслүүд тэгэхээр хамгийн эхлээд одоо хамгийн сүүлд нь ингээд ногоон байгууламжаа зарим байгуу одоо төсөл хийдэг бол энэ бол хамгийн эхлээд хийх ёстой ажил гэж хараад байгаа. Тий, ер нь ногоон байгууламж бол мэдээж огт амьдрах орчны хамгийн өнгө үзэмжийг тодорхойлж байгаа шүү дээ. Энэ орчин, энэ төсөл ямар юм гэдгийг гадны орчноос эхлээд нэг бүдлэх айлгууднээсээ тий харагдаж шүү дээ. Тэгэхээр тэр ногоон байгууламж бол одоо хамгийн ихэнд дараа гэхээсээ илүү зөвхөн яг тэр нэг орчин нөхцөлтэй тохирсон ногоон байгууламж хийгдсэн байна уу? Ландшафт нь яг зураг төсөл зөв байна уу? Ямар мод сонгосон байгаа нь тэр төслийн яг үндсэн концепц нь юу юм гэдэг дээрээ суурилсан тийм одоо ногоон байгууламж байх нь илүү чухал гэдэг.
Тэгэхээр өнөөдөр одоо биднэрт одоо танилцуулах одоо бас бүтээгдэхүүнүүд энд ирсэн баг шиг байна те ганц нэг. Тэгээд та бүтээгдэхүүнүүд танилцуулаад бас дээрээс нь одоо ямар хамгийн сүүлд ямар төслүүдтэй хамтарч ажиллаж байгаа танай байгууламж. Тэгээд бас одоо танай багтаа яагаад одоо заавал танай компанийг сонгох хэрэгтэй вэ те? Олон бас нэг одоо юм газар байгаа үсэ тийм. Мэдээж энэ чиглэлийн олон компаниуд байгаа. Зөвхөн манайхыг яагаад сонгох хэрэгтэй бэ те? Манайх яагаад сонгох хэрэгтэй вэ гэхээр мэдээж манайх саний дөрөв дурдсанчлан дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа. Энэ дөрвөн чиглэл нь зүгээр ингээд тус тустай юм биш. Эхлээд ланчаач зураг төслөө гаргаж байгаа. Гаргасан зураг төсөл дээрээс цорьсон тогтчлоо хийж байгаа. Тэгээд тэр тогтчл дээрээ юу дагалдаж байгаа тэр ногоон байгууламжаа оруулж байна. Шаардлагатай бол тоглоомын спортлоо. Ингээд цогцоор нь хийж байгаа гэдгээр онцлогтой гэсэн одоо манай давуу тал болж байгаа юм. Тийм. За тэгээд одоо энэ үзэсгэлэн дээр бол манай хувьд одоо чинь энэ макетн дээр харагдаж байна. Бүх хүн одоо 0.7 газар эзэмших хэрэгтэй байдаг шүү дээ. За тийм бол 0.7 газар дээрээ одоо хэрхэн одоо амьдрах хугацаа сайжруулж амьдрч болох юм бэ гэдгийг макет хэлбэрээр харуулж байгаа. Энийгээ манайх нь ланчуудынхаа зураг төслөөр бас ингээ гаргаж өгдөг. Ерөө манайхаар гүйцэтгэлээ хийх юм бол зургийнхаа үнийг хасчдаг. Ингээ зургийн үнийг хэлгээд гүйцэтгэлээ хийх боломжтой байдаг гэсэн. Тийм. За тэгэхээр одоо энэ ганц нэгэн юу ирсэн байх шиг байна те. За энэ одоо байрлал тоглоомын төлбөр дээр энэ тоглоомыг бас цаанаасаа яаж өгнө. Би одоо бас тоглоомны юун дээр бас нэг жоохон судалгаа хийсэн л та. Энэ насжилт дээрээс нь сервис энэ нь бол танаа бас хариуцдаг уу? Тийм. Манайх ерөнхийдөө тийм сервис одоо тоглоомын төлбөрч нэг үе бол харьцангуй нэлээд хийгдсэн. За тэгвэл одоо яаж юм гэхээр эргээд нэг сервис. Одоо тэр зөндөө олон тоглоомын салбарууд хийгдсэн. Түрүү томчлын өмнө нэг хэсэг ингээд бичмтэй хийсэн. Одоо сервисүүд. Тэгвэл миний хоёулынхын зогсож байгаа тоглоом гэх юм бол модон цэвэр солонгос мод гэж явж байгаа. За тэгээд сүүлийн PE металтай. За одоо нэг халуун талдаггүй, өнөрөө ялгардаггүй те. Хуунцар тоглоомыг бол мэдээж эдлэгээ удаан. За тэгээд ийм онцлогтой бас тоглоом байна. Тэгээд нөгөө нэг мэдээж одоо манайч бас эртээс уур амьсгалтай. Дээрээс нь тэгээд нэг хүүхдэд бас нөгөө нэг хамгийн гол нөгөө нэг хор нөлөөлгөө тэр материалны чанар гэх нэг материалны сонголт их бас айгуу чухал болж байна тий. Энэ дээр өөрөө танай компани хэрэг яаж ажиллаж байгаа юм. За мэдээж одоо нөгөө гинт өвөлдөр нь хасах төвч зундаа нэмэх 30 ингээл явж байгаа шүү дээ. Тэгвэл ч одоо энэ нөхцөлд одоо чинь нэг тоглоомын доотлын шал гихтэл тий. Халуунд ингээд хурж мөрөө тий хайраад идэг тий. Тийм байхгүй. Одоо ерөөсөө энэ төмөр гулсуур одоо энэ хавтан гэж ямар нэг өмнөр гарахгүй халахгүй тийм материал. Одоо өнөөдрийн багч нь одоо 3 төлчих гэх тийм асуулттай тийм шүү дээ. Одоо ч одоо тийм байсан байгаа. Өвөл нь хайраад идэг. Тий. Одоо чинь яг л нөгөө нэг гол нөө тоглоомын талбайгаа зориултын дагуу ашиглах гэдэг юм байна. Яг зориултын дагуу ашиглаж байгаа нөхцөл тухайн хэд материал гэмтэл гарахгүй. Зүгээр бид нар одоо нэг машин тэргээрээ дээгүүрэн давхиач юм уу те ямар нэг юм унгааж бариад ингээд зориултын мосоор ашиглах юм бол тухайн хэд мэдээж гэмтэл гардаг. Тэгэхээр ер нь яг жоох муухай хэлж тэгээ бас Монголд одоо юу гэдэг нэг юм төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд бас энэ хүүхдийн тоглоомын хэлбэр дээр бас тийм ач холбогдол өгөхгүй байгаа санагдаад байгаа байхгүй тий. Яг сүүлийн үед байх. Ер нь ихэнх үедээ одоо дунд зэрэг үедээ бол ингээл янгууд баг талбай байхгүй. Баагаал автомашины ингээл машины зогсоод байгаа гэдэг. Хүүхдээ яагаад ингээ бодохгүй байгаа төслийг хэрэгжүүлээд байгаа юм бэ гэдэг юм байгаа шүү дээ. Тийм. За одоос яг нэг талаас анханаас нь хот төлөвлөлтөд холбоотой асуудал болох байх. Энэ яг гадагшаа ингээд тэлж байгаа ийм одоо газар одоо зайлшгүй хангалттай газар дээр бол тоглоомын төлөвлөгөө асуудал ингээд компаниуд маань хийчихэж байгаа. Зүгээр хотын төвийн байршлууд дээр ингээд нэг дахин төлөвлөлт ингээд хийгдэхээр өөр хажууд нь барьсан барилга байгаа учраас үнэхээр одоо тоглоомын төлөвлөгөө яг ингээд хангалттай стандарт хэмжээнд ингээд хүртэл хийхэд бол хэцүү. Тиймэрхүү нөхцөл бол гарч байгаа. Гэлээгтэй компаниуд нэг үе одоо хүүхдүүдэд боддог болцсон аль болох тоглоомын төлбөр насных нь ангилалтай байлгах, өндөр наснуудаа хүртэл ингээд дасгал төлөвлөгөө хийдэг байлгах. За тэгвэл спорт баг ингээд байлгах. Одоо 3-3 хөгжөөд байна шүү дээ. Тийм. Заавалч одоо нэг төсөл дээр бол 3-3-тай бас нэг хүүхдийн тоглоомын талбайтай байгаад байна шүү дээ. Тэгэхээр бас ганц нэг ингээд харж байхад бол насчтай айгу удаан байгаадаа санагдаад байгаа. Энд тэнд цоордсон те энд ингээд нөгөө ингэсэн. Тэгээ дараа нь тэр компани ингээд байхгүй болж идэг те. Энэ тал дээр бол одоо сүүлийн үед одоо ингээд туршлагаасаа ингээд хуримтлагдж байгаад одоо бол сервис үйлчлэгийг нь бол хийж өгч байгаа байлгүй те. Тэгж байгаа. Одоо манай хувьд гэхэд л одоо нэг хийсэн талбайдаа жилийн баталгаа тогтцоо өгөөд за энэс хойш ирээ манайхаас ингээд худалдаа авалт хийсэн манай гүйцэтгэл нь манайх өөрсдөө хийсэн энэ талбай байх юм бол тухайн үед энэ материал дээр ямар нэг гэмтэл гарлаа гэж бодоход мэдээж зөв ашиглаж байгаа нөхцөл бол гэмтэл харьцуу гарах нь гайгүй. За ингээд ашиглалт ямар нэг алдаанаас болоод гэмтэл гарах юм бол тухайн үед ингээд үйлдвэрийн үнээр нь ингээд захиж нийлүүлж өгдөг гэсэн. Тэгэхээр хоёулаа энэ төслийг ингээд шууд харж ийл та тий. Энэ төсөл дээр бол одоо танай компани ажилласан гэж ойлгож би болох. Энэ юу юм? Энэ болохоор манай жил болгон манайхын сансрын Эрдэнэка буюу Оросын соёлын ухааны төвийн гадна талбайд өөрийнхөө үзэсгэлэн гаргачихсан. Зөв. Манай уруулын талаа компани үзэсгэлэн. Тий. Тэгээ одоо танай брендинг гэж
гэсэн ойлгож болно шүү дээ тий. Одоо газрууд бас ийм яг ингээ үзэсгэлэн гаргаж байгаа юу бас цөөхөн байх. Тэгэхээр яг танай одоо юу гэдгийг хийгдэж байгаа одоо сүүлийн үеийн одоо төсөл төр ямар төслөөр хамтарч ялсан байна те. Тэрнээс хамаарат одоо барилгын дотоод одоо барилгын тэр бас үнэлэмж нь нэмэгдэх юм болов уу гэж би бодоод байгаа юм л да. Одоо ерөөс ингээ барилгын компаниуд маань гол ерөөсөө маркетинг чиглэл ингээд хийж байгааг нь харахад ерөөсөө тоглоомын талбайгаар л хэмж гин, спорт талбайгаар гоёж гин тий. Одоо спорт талбайгаар оролцуулсан зураг тавихад тэн дээр илүү олон комент орж ирж байгаа гэдэг юм ингэж харагдаж байгаа. Тэгэхээр ерөөсөө тоглоомын талбай ерөөсөө тэр барилгын гол өнгөтрөхөд тодорхойлоод төсөл хөтөлбөр гэх юм бол одоо ингээд хэдүүлгийнхаа сайн мэдэх мөс ордон буюу степ арена. Степ арены гадна талын боловсролын талбаас одоо тэр сагсан мөнгөний талбайг манайх ингээ хийж гүйцэтгэлээ одоо 3-4 жилийн өмнө. За тэр дархан залуучуудын хот гэдэг фэйсбүүк хөрвчлэгээ болсон харсан баг тий. 3 чи харснаа 3-3 байгаа шүү дээ. За тэр 3-3 гэх мэт манайх хийсэн гэх мэт. Тэр бол өстэй аймаг тодорхойж байна тий. Тэр байна. За тэгэл энэ говалтаа хинти өсгөлийн ижидийн орны тоглоом талбай дээр төсөл дээр манайх хамтарч оролцсон. Одоо ингээ хөөгдөж чиглэсэн ямар л үйл ажиллагааны тэр болгон дээр ингээ хамтарч ажилласан. Нэлээд амжилттай явж байгаа юм байна шүү дээ. Брендинг үүсгэж явж байгаа юм. Тэгэхээр хамгийн би одоо нэг юм төслийн одоо борлуулалтын орон сууцны амны орон сууц дээр хамтарч ажиллаж байгаа төслүүд байгаа юу? Одоо сүүлд манайхаа юу болоо гачуурт хийл төсөл дээр одоо тэднээ тоглоомын болон спорт талбай ажил дээр ингээд хамтарч гүйцэтгэж ажиллалаа. Тий. Тэн дээр ерөөдөө бол очиод одоо мэдж байгаа хүмүүс нь бол мэдж байгаа юм байна те. Тэн дээр одоо байгаа хүмүүс нэг юм бол тэр яг зах зээл одоо ерөөдөө сүүлийн дараагийн том одоо яг сүүлийн үед бол хот баян зүрх дүүрэг болоод энэ хан уулын нисгийн армын чиглэл рүү том төслүүдийг хэрэгжиж штэ те. Хүн амны орон сууцнууд. Тэгээ энэ чиглэл дээр ерөөдөө бол танах бас хамтарч ажиллах сонирхол хүсэлт бол байгаа илүү те. Мэдээж байлгүй яг. Тэгээд нэг одоогоос барилгын компаниуд маань одоо шаардлага нь тоглоомын одоо байх хэрэгтэй байдаг учраас ингээд технологитой холбоотойгоор ингээд барилгын компаниуд манайх руу холбогдоод манайх ч гэсэн өөрсдөө ингээд тохон компаниуд очиод өөрсдөө үйл ажиллагаа танилцуулаад ингээд хамтраад явж байгаа төслүүд үргэлжлэж байгаа юм байна. Тэгэхээр одоо барилгын компаниуд бас сонирхч эсвэл амны орон сууц барих гэдэг хүмүүс сонирхож байгаа бол ер нь дэлгэрэнгүй мэдээллийг бид нараас бас нэлээд мэдээлэл өглөө. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэх юм бол ямар одоо пэйж хуудас болон утасны дугаараар яаж холбогдох вэ? Тийм. Манайх уран талаа гэдэг Facebook пэйж хуудас байгаа. Мөн арал гэдэг Facebook-аас пэйж хуудас байгаа. Пэйж хуудасаар дамжуулаад тийм пэйж хуудсан дээр бол хийсэн төслүүдний мэдээж байгаа байлгүй тий. Очиод сонирхоод биеттэй юм чинь за энэ ийм нэг хүмүүс байд юм байна. Ийм гэдэг брендинг өөрсдөө үүсгэж явж байгаа л үү тий. За тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн баярлалаа. За баярлалаа. За та биднэрт ерөөдөө бол өөрийгөө болон тэгээд бараа бүтээгдэхүүнээ танилцуулдаг уу? Сайн бацгаана. Намайг Хонгор зул гэдэг хобби зон хөтөлбөрийн худалдааны зөвлөхөөр ажилладаг. Яг дрон болон хобби зон дрон болон хүмүүс ер нь бол хобби хөгжүүлэх чиглэлээр ер нь бол төлхөө ажилладаг. Одоо барилга экспо дээр болохоор яг барилгын үйл ажиллагаа болон геодиз хэмжилт дулаан мэдрэгчтэй дронууд гэх мэтчлэн дронуудыг танилцуулахаар хөрөлцөн ирсэн байна. Тэгэхээр үнэхээр сонирхол татахгүй байж чадахгүй байна л да. Одоо жишээ нь ингээд маш том иймэрхүү хэмжээтэй дроны хөгжил одоо хаана явж байна те. Би бол одоо жоохон хоцорцсон байгаа даа. Тэр өнөөдөр энэ хүнээс одоо мэдээлэл авъя л гэж бодож байна. Тэгээ сүүлийн үед барилгууд дээр ерөөдөө ямархуу одоо түлхүү дронууд ажиллаж байна те. Хэр хурдтай энэ салбар хөгжиж байна вэ? Ер нь бол хөгжлийн хувьд бол нэлээд өндөр түвшинд хүрсэн байгаа. Тэгэнгүүтээ одоо барилга дээр гэх юм бол хөвчлэн хэмжилт тэгээд хяналт энэ төр явдаг болохоор матрис 4E гэдэг дроныг ер нь бол төлхөө ашигладаг гэсэн. Эсвэл матрис 400 буюу тэрчээд байгаа. Одоо манайд энүүд ирсэн байна шүү дээ тий. Доор спикер сэшүн зураг авахаар нэлээр гэрэлж хийдэг. Яг хэмжилтийн камер эдрийг суйрлуулад ашиглах боломжтой. Өөрөөр гэх юм бол 7 мэдрэгчтэй камер суйрлуулад аюулгүй онцгой байдал ч гэдэм үү аврах ирээ хахад ер нь л ашиглах боломжтой болчтой гэсэн. Одоо яг өөртөө ерэн суйрлуулсан байгаа нь болохоор ур шүршигч барилгын гадна басаа цэвэрлэж болохоор. Энэ чинь болохоор одоо сүүлийн үед ирэхэд одоо туршилтаар хийгдээд явж байгаа гэж би ойлгож байгаа. Тэр зөв үү? Ер нь бол туршилтаа хийгдээ дуусцаа одоо яг ажиллаулаад үйл ажиллагаанд оруулахад ер нь бол бэлэн болсон. Сүүлийн 1 жил ч юм 2 жилийн хугацаанд л энэ мөхний туршиж үзээд хийж яах гэсэн үг ойлгож байна шүү дээ. Ерөнхийдөө шинэ салбар тий. Тэгэхээр дрон бол одоо бидний амьдралд одоо барилгын салбарт ялангуяа баг салшгүй холбоотой болчих гээд байгаа юм тий. Одоо төслүүд ч гэсэн байнгын дроны зураг авалтанд хийж одоо төслөө танилцуулж байна. Тэгэхээр өнөөдөр бол яг л зөв газараа ирсэн байна гэж бодож байна. Яг зөв газар ирсэн байна. За бид дараагийн гоё дроны танилцуулаад өгөө. Энэ одоо бүр нэг ста мангас шиг амар юм байна да.
Энэ гэх юм бол play card. Тэгээд энэ үнийн та нэрээ танилцуулдаг өгөх боломжтой тий биднэрт. Үний хувьд гэх юм бол матрис 400, дрон дангаараа 51 сая 500 гэж байгаа. Нэмэлтээр камер, спикер ер нь бол яг ямар тоноглол орохоос хамаарат 110-аас 130 сая хооронд болж байгаа гэсэн багцаараа. Тэр энэ хөлбөрийн нөхцлүүд нь юу байдаг вэ те? Тэгэхээр бас нэрээ бас нэг юм асуултын дор ирлээ л дээ. Одоо энэний нэг яг худалдаж авахгүй махад нэг түрээс үйлчлэгээ те. Одоо барилгаа угаалууд тэр сервис үйлчлэгээнүүд одоо тэмхүүнүүд байдаг уу? Манайх болохоор түрээсийн үйлчилгээ өрөөсөө байдаггүй, яг худалдах, борлуулах үйлчилгээ бол байдаг. Тэнгүүтээ яг зээлийн төлбөрийн нөхцөлийн хувьд гэх юм бол яг бэлэн төлөвлөлтөөр ч юм уу эсвэл гэрээ байгуулад хэд хоногийн заатай хуваагаа төлөх боломжтой байдаг. Тэгэхээр зарим компаниуд одоо жишээ нь юу гэдэг энийг ингээд бүгд нь олон тооноор авчаад гэтээ тэрийгээ цаашаа өөрсдөө хүрээлэх тийм сервис үйлчилгээ бас болох уу? Боломжтой. Тэгэхээр тиймэрхүү юм анзаарч байгаа сонирхож байгаа хүмүүс ах юм бол байж болох юм байна. За дараагийн хэдүүлээ бүтээгдэхүүнүүдэд танилцуулах уу? Энэ гэх юм бол play card 100 гэдэг дрон байгаа. Энэ дрон гэх юм бол ачаа тээвэрлэх өргөх зориултын дрон. Нэг батарейгаараа ажиллаж байгаа үедээ ойролцоогоор 100 кг-ийн даацтай, хоёр батарейгаараа ажиллаж байгаа үедээ 85 кг-ийн даацтай байдаг гэсэн. Тэгэнгүүтээ энэ болохоор нийт нисэх жинэн дроныхын жин өөрөө ороо 150 кг байх шаардлагатай байдаг. Тэгэнгүүтээ яг дрон өөрөө дунджаар 80-аас 85 кг болоод нэлийн хүнд болчдөг учраас тээвэрлж байгаа ачаа нь бас нэлийн багч юм. Тэгээд би сүүлийн үед ингээд жоохон судлаад судалгаан цаашаа одоо ингээд мэдээж интернетээр ингээд харж байгаа л да. Тэгээд дроны жолоож гэж тусдаа мэрэгжил болчиход байна уу? Тийм бараг л мэрэгжил болчиход байгаа шүү дээ. Энд чинь одоо мэрэгжлийн одоо энэ дроныг гэх юм бол Улаанбаатар хотод нисэе гэх юм бол тусгай зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Тэгээд удирдах байгаа хүн хамгийн багадаа жилийн хугацаанд дрон удирдах сурч ер нь бол мэрэгсэн байх шаардлагатай болсон. Тэгэхээр энийг одоо мэдээ удирдах сурахын тулд одоо юу гэдэг өөрөө биедээ сурах юм уу эсвэл одоо тийм сургалтын газар одоо тий байдаг юм уу? Манайхаас дрон авч байгаа хүмүүстээр болохоор сургалтууд ороод явчихдаг гэсэн үг. Яаж дрон удирдах вэ? Ямар функцууд байдгүй, яаж ашиглах вэ гэдэг нэр нь бол бүгдийг заагаад өгчдөг. Өнөөдөр ихэд хоёр их бүтээгдэхүүнтэй ирсэн гэж бодож болох уу? Hobbyzone тий. Тэгээ Hobbyzone тэгээ мэдээж бидний одоо монголчууд ихэнх нь танил хийж ийм одоо танил болсон байлгүй дээ тий. Тэгэхээр мэдээж одоо дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэх юм бол пэйж болон одоо утасны дугаарууд нь байгаа бах тий. Пэйж утас нь гэх юм бол Hobbyzone Mongolia гэж байгаа. Сайтаар захиалах гэх юм бол Hobbyzone Цэгийн мэд гэх сайт байгаа шүү. За баярлалаа. Тэгээд дэлгэрэнгүй мэдүүлсэн та баярлалаа. Баярлалаа. Ой сая үзэсгэлэнгээ дуусаад гараад ирсэн чинь бороо орсон биш. Монголд одоо ирсэн хамгийн гоё чиг мигний л үнэг юм да. За тэгэхээр өнөөдөр үзэсгэлэнгээ ямар ч үзээд энэ ивентээ дуусгачлаа. Тэгээд сонирхолтой мэдээллүүдийг та авсан байх гэж бодож байна. За тэгээд ямар ч юм үйл хөдлөлттэй холбоотой бас 3 дахь ивенттэйг энэ 4 сард оролцлоо. Удахгүй 20 хэднээр бас нэг ивенттэй гэсэн. Тэрэнд нь бас ирнэ. Тэгээд сонирхолтой видео влог болсон гэдэгт итгэж байна. Тэгээд манайгаа subscribe хийгээд бас лайк дараа share хийгээд өгөрөө баярлаа. Тэгээд дараагийн бичлэр уулзцгаая.